Намайг Мигмарч өгдөг. Нийслэлийн ерөнхий боловсролын 51-р сургуулийн захирлаар ажилладаг. За манай сургууль нэг 2100 орчим сурагчдтай. За одоо энэ хичээлийн 1-р ангийн эсэлд ороод ирэхлээр бас жоохон тоо өөрчлөгдөнө. За бид нар сургуулийнхаа ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр тэрбум мод сангаас хэрэгжүүлж байгаа нийслэлийн ерөнхий боловсролын ногоон байгууламжийг сайжруулах нэртэй төсөл бичсэн. За тэгээд энэ төсөл маань шалгараад за энэ төслийн хүрээнд бид нэр 700 орчим метр квадрат газарт зүлэг ногоон байгууламж хийсэн. За 1400 орчим хайлаас мод тариалсан. За 4-8 харьцаатай хүлэмжийг барьж за түүндээ сурагчтай хамтарч шарах байсны үр суулгах тариалсан. За энэ ажил дээр Lux Landschaft компани ажилчид маань манай сургуулийн багш ажилтай хамтран ажилласан. За энэ зуны хувьд бол бас хур бороо ихтэй учраас бас зүлэг маань их сайхан ургасан. Одоо бид нар тарьсан 1400-аад модондоо одоо бас арчилгаа хийгээд ингэ явж байгаа. Lux Landschaft компанийн маань яг одоо нөгөө зүлэг тарих энэ төр бол яг өөртөө бие дагаад хийсэн. За усалгаа хийх ажлуудыг бол манай сургуулийн инженерүүд хуваар гаргаад хийгээ явж байгаа. Хүлэмжиндээ тариалсан буцааг тариалсан тэрнийхээ үйл ажиллагаанд сурагчид болон багш нар хамтарч тариалдаг. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн биологийн хичээлийн хөтөлбөрт моцог тариалах хичээлүүд бол багтсан байдаг. За дээрээс нь манай биологийн багш нар бас өмнө ч гэсэн сургуулийнхаа ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр цэцгийн мандал тарих, цэцэг тарих юм ажлуудыг хийдэг. За одоо энэ тэрбум мод сангийн төслөөр хийж байгаа ногоон байгууламжийг сайжруулах энэ төслийн хүрээнд бас биологийн багш нар маань сурагчтай хамтарч илүү одоо энэ чиглэлээр хамтарч ажиллах тийм төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Манай сургууль яг хуу ерөнхий мод бол их хүчин урвж ирсэн моднууд сайтай. Зүлэг гэх муу байсан. Тэгээ одоо нийт эн чинь 700 м квадрат талбайг шороо байсан эсхийг зүлэгжүүлчихлээр сургуулийн маань орчны тоосчлт шороо тоос маш их багасж байгаа. Энэ л хүүхдүүдийн нөлөөтэй. За үүний зэрэгцээгээр бид нар энэ тарьсан ногоон байгууламжийнхаа арчилгаа, усалгаа за тэгээд арчилж цааш нь авч явах чиглэлээр багш нартайгаа сурагчтайгаа ажиллаад явхад бас сурагчдын ногоон байгууламжийг тарьж ургуулахын мэдлэгт бас нөлөөлөд явах гэж. Сайн байна уу? Намайг Насанбаатар Ану гэдэг. Би 51-р сургууль биологи эрүүл мэндийн багшаар ажилладаг. За тэрбум мод төслийн хүрээнд нөгөө төсөл сонгон шалгаруулж авах юм байна. 10 жилийн сургуулиуд оролцож байгаа юм байна гэсэн мэдээллийг маань удирдлагаас захирал маань өгсөн. Тэгээд бид хоорондоо ярилцаад зургийн компаниар зураг хийлгээд тэгээд хүүхдэд илүү ээлтэй ногоон орчим болгох манайх хэрнээ ингээд та сургууль руу ороод ирэхэд гэсэн анзаарсан байх л та зөвлөгжүүлэлт жоохон дутмагүйсэн. Тэгээд зөвлөгжүүлэлт ногоон байгууламж тэгээд нөгөө одоо тэрбум мод төслийн хүрээнд төмөр хашлага биш одоо хайсан хашлага халаад урамлан хашлага бий болгохыг гэсэн зорилго тавьсан байгаа. Тэрэн дээр ч гэсэн бидгээд сургуулийнхаа одоо хайсан хашлгуудыг явандаа халаад урамлан хашлага бий болгохыг гэсэн зорилго бидгээд тавиад тэгээд энэ төсөлд анх оролцох болсон. Тэгээд төслийг бичихдээ бидгээд зургийн компаниар зураг хийлгээд өөрсдөө хэмжээгээ аваад ерөнхийдөө манад иймэрхүү мод урамлууд хэрэгтэй юм байна, ийм зөвлөгжүүлэлт хэрэгтэй юм байна гэсэн үүднээс төслөө илгээсэн. Тэгээд төсөл маань шалгараад бидгээд төслөө аваад эхний үр дүнгууд маань тариалт зөвлөгжүүлэлт хийгдсэн 700 м квадрат зөвлөгжүүлэлт хийгдсэн. 1450 хайлаас таригдсан. 4-8 харьцаатай хүлэмж маань тэр сургуулийн баруун талдаа бий болсон байна. Тэгээд 13 ширхэг гоёлын мод таригдсан байгаа. Харахад бол ороод ирэхэд гоё ногоон орчин бий болгоод өгч байгаа. Энэ жил манай хүүхдэд аягүй азтай гоё тийм зөвлөгжүүлэлт гарын баг сургуульч маань ч гэсэн гоё хөөрхөн пөөх ямар гоё юм бэ л гэл одоо бид нэр багш ажилчид ч гэсэн орж ирэхдээ аягүй гоё сэтгэгдэлтэй байгаа. Тэгэхээр тэрбум мод төслийн сангийнхандаа баярлалаа. Ийм гоё юм хийж өгсөнд энэ одоо ингээ 3 жилийн хугацаатай арчилгаа услгааг энэ манахаас хариуцаад зөвлөгөөгөө аваад бидгээд илүү гоё олгоод явна гэсэн бодолтой байгаа. Банкны салбаруудын санаачилсан тэрбум мод сангаас зарласан энэ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ногоон байгууламжийг
сайжруулахын төсөлд манай хамрагдсанараа сургуулийнхаа орчны ногоон байгууламж, тоосчлт энэ маш их буурсан. Хүүхдүүдийн одоо сурч боловсрох орчин сайжирсан. За дээрээс нь сурагчдын энэ ногоон байгууламж тарих, биологийн хичээл дээрээ биологийн онолоор танхимаас суралцсан хичээлээ бас дадлага ажил хийх, энэ чиглэлээр бас бид нар дадлага ажил хийхин хүлэмжтэй болсон гих зэрэг юм давуу талууд байгаа. Тэгээд энэ ногоон байгууламжийг тарьж ургуулах, хэрэгжүүлэх хамтарч ажилласан энэ банкуудын холбоо, Тэрбум мод сан, за энэ ажлыг гүйцэтгэсэн Lux Landschaft компанийнхаа хамт олонд нийт одоо багш сурагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.